За нийслэлчүүдтэй энэ орой мэндийг та бүхэндээ хүргэе. За 2026 оны нийслэлээс бизнес эрхлэлтийг дэмжих жил гэж зарласны хүрээнд нийслэл хот маань бизнес эрхлэгчдийн санаачилсан төслүүдийг нээлттэй хүлээж авсан. За энэ нээлттэй хүлээж авсан төслүүд дотроос бас сонирхолтой шийдлүүдийг бас сонгож аваад өнөөдөр бас гишүүнчлийн гэрээ байгуулах гэдэг ингээд арга хэмжээ хийж байна. За өнөөдөр манай байгууллага бол бизнес инновацийн газар. За энэ хүү байгууллага маань яадаг вэ гэхээр бизнесийг төсөл санаа байхад нь хүлээж аваад энэ санааг бодит бизнес болох тал дээр нь анхаарч дэмжлэг үзүүлдэг юм байгууллага. Тэгэхээр энэ төсөлт маань өнөөдөр Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд ашиглах боломжтой өвлийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн энэ хүү төсөл маань шалгарсан тул энэ төслийг бид нар цаашаага стартап болтол нь бас дэмжихээр ингээд өнөөдрийн арга хэмжээнд ирцээд байна. За төслийн сонирхолтой бас тоон статистик дүнгуудээс бас харуулъя. За төслийн талбай бол ерөнхийдөө нэг блок нь бол 2500 м², 5-аас 6 блок бол 15000 м², гадна талбай бол 7500 м, нийт газар буюу 22500 м² гэсэн ийм ерөнхий санаагаараа явж байгаа. За энэ хүү ер нь дэлхийн олон улсад хотууд маань бол өөрсдийн дэргэдээ яг энэ дөрвөн улирлын хүрээлэн ус байгуулж ажилдаг. За энэ хүрээндээ бас Улаанбаатар хот бас дэргэдээ мөн манай улс ч одоо хүүтэн сэрүүн ийм улиралтай улсад бол зайлшгүй ийм дөрвөн улирлын ийм хүрээлэн шаардлагатай байгаа харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ иргэдийн эрүүл мэнд цагийг бас зөв боловсон өнгөрүүлэх гэр бүлээрээ бас хамт байх энэхүү орчин бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг бидэд бол цаашдаа зайлшгүй дэмжих шаардлагатай үндсэн дээр өнөөдөр гишүүнчлийн гэрээгээ байгуулах гэж байна. За. За, энэхүү гишүүнчлийн гэрээ буюу санамж жижигийг бол бид нар иргэн нэм баяр буюу төсөл санаачлагч National Energy Complex гэсэн компани төлөөлөлтөд байгуулах гэж байна. Тэгээ энэхүү гэрээг байгуулснараа National Energy Complex Limited компани захирал маань энэ манай байгууллагт бүхэл дэмжлэгийг авах ийм боломж бүрдэх ийм боломжтой болж байгаа юм. Тэгэхээр санамж жижигтэй хэдүүлээ 19-өө зурья. За цаашдаа ингэж хамтарч. За төлөвлөлт тавьж баярлалаа. За та бас өөрийнхөө төслийн талаар бас товчхон хүмүүстээ бас онцлогуудыг бас товчхон дурдаад өгвөл бас зүгээр байна. За нийслэлчүүд болон Монголын ард түмэд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай төсөл бол Төв Азида хамгийн анхдагч. За Европын орнуудад бол энэ төсөл хэрэгжсэн өвлийн цэцрийн төрөлхийн төсөл, ботаникийн цэцрийн төрөлхийн төсөл хэрэгжсэн олон сайн туршлагууд жишээнд байдаг. За гэхдээ Төв Азийн орнуудад бол энэ анхдагч төсөл юм байгаа. За бид нар гадагшаа гадны зураг төслийн архитектурын компанитай холбогдоход за хасах 40 градусын температуртай манай Монгол улс тийм ээ хамгийн нийслэл хүйтэн нийслэлтэй ордог. За энэ нийслэлд за энэ зураг төсөлтэй хамтарч ажиллахад юм олон гадны компаниуд ингэ сонирхож хамгийн анхдагч бөгөөд туршилт судалгаа, техник боломж талаасаа технологийн шийдэл цоошин төсөл учраас та бүхэнд хамтарч ажиллахад үнэхээр таатай байна гэсэн сайн хариу ирсэн. За төгөлдөр дараа дамжуулаад нийслэлч гэсэн бас стартап бизнесүүдийг за 26 он маань бас засгийн газраас ингээд бизнес эрхлэгчийг дэмжих жил болгож зарласантай холбоотойгоор өнөөдөр шуурхай ажиллаж хүлээж авч байна. За ингээд баг тамд олонтойгоо ингээд цаашдаа энэ төслөө амжилттай явуулна гэж сая санамж жижигтэр дэмжих талтай ганц сурлаа. За тэгээд хамтарч ажиллахад таатай байна. За амжилт. Баярлалаа.